Сайн байцгаана уу сонсогчдоо. Энэ удаагийн дугаараар ойрын өдрүүдэд нэлээд эрчимтэй олонний анхаарлыг татсан. За бас олныг маш их цочирдуулсан нэг хэргийг та бүхэнд бэлтгэж хүргэх гээд сууж байна. За энэ мэдээлэл бол нэлээд олон томоохон мэдээллийн сайтуудаар цацагдсан байлээ. Яг нь YouTube дээр бол бүрэн хэмжээний мэдээлэл ховор исэн. За тэгэхээр 796 хүүхдийн булшлагдсан цогцос гэсэн маш аимшигтай гарчигтай мэдээллийг та бүхэнд хэд хэдэн вебсайтаас их сурвалжийг нь аваад маш ойлгомжтой байдлаар дэлгэрэнгүй хүргэе. За энэ хэрэг одоо яг юу болсон, ямар учиртай, хаана одоо энэ үйл явдал өрнөсөн, хизээ болсон, ямар хүмүүсийн асуудалтай холбоотой зэрэг нь бол төсөөлхийн аргагүй байсан. За хэрэг явдал бол Ирландийн Galway мужийн Tuam гэх хотод болсон юм байна. Bon Secours гэх их хүүхдийн асрамжийн газар 1925-аас 1961 оны хооронд үйл ажиллагаагаа явуулж, за энэ нь бол Ромын католик шашны сүмд хамаардаг газар юм байна. За тэгэхээр шашны байгууллага гэж бол ойлгож болно. Ер нь бол Sisters гэж нэлээд их дурддагчилээ. За эгчдүүсийн одоо холбоо гэх юм уу, эгчдүүсийн байгууллага гэх юм уу, ямар ч одоо энэ сүмийн гэлэнмаа нарыг бол Sister гэж нэрлэдэг. Гэхдээ гэлэнмаа гэдгээр нь үнээс хойш шууд хилээд явжээ. За саяын дурддагдсан Bon Secours гэх байгууллага нь болохоор их хүүхдийн асрамжийн газар гэсэн нэрийн доор гэрлээгүй мөртлөө одоо жирэмсэн болцсон эмэгтэйчүүдийг тэндээ төрүүлээд тэгээд их хүүхэд хоёрыг хүчээр салгадаг байсан. Тим нэг газар гэж бол хэлж болно. Яг асрамжинд нь бол маш олон хүүхэд байдаг байсан ч гэсэн давхар бас ингээд гэрлээгүй эмэгтэйчүүдийг бараг нүгэлтэн гэж гадуурхаж хүчээр тэнд нь төрүүлээд хүүхдүүдийг нь салгадаг байсан байгаа. За ингээд ийм аимшигтай одоо олон нийтэд буян хийхийг урайлах ёстой ариун одоо сүм гэж боддог газрын харьяа байгууллага ийм хүний ёсноос гажууд сэтгэл сэртгийлгсэн зүйл үйлддэг байсныг нь 2010 оны эхээр Tuam одоо хотын түүхч Catherine Corliss гэх эмэгтэй анх судалж эхэлсэн юм байна. За тэгээд олон жилийн турш бол Bon Secours-ийн асрамжийн газрын нас баралтын гэрчлэгээ болон одоо сүмийн бичиг баримтыг шүүж судлаад энэ газартай холбоотой 796 хүүхдийн нас барсны гэрчлэгийг нь бол илрүүлсэн. Хамгийн аимшигтай нь тухайн хүүхдүүдийн бараг бүгдээрнгийнх нь булчны бүртгэл бол байхгүйсэн. Зөвхөн 2 хүүхдийн хаана оршуулсан гэдэг нь л одоо мэдэгдэжсэн юм байна. За Catherine Corliss-ийн энэ судалгаанд анхандаа бол католик сүм, улс төрчид, олон нийт бол огт итгээгүй. Гудамжинд заримдаа хүмүүс түүнтэй таарлахаараа Туамын нэрийг чи гутааж гин ингэж болохгүй чи зүгээр л тэднийг орхих гэх зэргээр хэлж хэвлэлүүд болохоор эхэндээ энэ 796 гэсэн одоо асар их тоонд бол эргэлзэж түүний одоо маш нарийн баримтжуулсан зүйлийг хүртэл харсан мөртлөө зүгээр л нэг сонирхогч түүхч гэж дорд үзэж бүр Америкт амьдардаг нэг хүн бол түүн рүү мэйл бичээд чи Санта Клаусаас ч өмшөлгүй хүн чи бол гутамшиг тэр гэлэнмаа нар чамайг шүүхэд өгөөсэй гэж хүсэж гин гэж бичсэн байсан талаар одоо энэ Catherine Corliss гэдэг эмэгтэй бол дурдж ярьсан. За түүнийг бол Reuters болон The Guardian агентлагууд хүртэл ерөөсө тоогоогүй. За тэглэж гисэн энэ Catherine болохоор өөрийн хөрөнгөөр ганцаараа бас чимээгүйхэн судалгаагаа хийсээр байсан байна. За одоо 69 настай Catherine Corliss Irish Times сэтгүүлд өгсөн яриандаа тэр олон хөөрхөн хүүхдүүд няраа өрс намайг хөтөлсөн. Миний толгойд зөвхөн тэдэл байсан гэж ярьсан байсан. За цаг хугацааны явцад бол түүний хийсэн судалгааны ажил олон улсын анхаарлыг татаж 2014 онд Catherine Corliss-ийн судалж олж мэдсэн зүйл рүү бараг бүгд анхаарлаа одоо төвлөрүүлж бусад 794 хүүхэд хаана байгаа юм бэ гэж асууж эхэлсэн. За орон нутгийн иргэд бол хаягдсан бохирын хоолойнд хүүхдүүдийг хийгээд булсан талаар хоорондоо ярьж за тэр яриа нь бол маш хурдцтай олныг хамарч эхэлсэн. Тиймээс 2017 онд хийсэн анхны малталтаар Туамын газар доорх камерт хүний үлдэгдэл байгаа гэдгийг бол баталсан юм байна. За шүүх шинжилгээний дүгнэлтээр бол 35 7 хоногтой ураг болон 2-3 настай хүүхдүүдийн цогцос байгаа гэдгийг нь бол илрүүлсэн. За тэдгээр хүүхдүүд мөн л одоо 1925-аас 1961 оны хооронд нас барсан гэдгийг нь баталсан юм байна. За заримыг нь болохоор хөрсөнд шууд буулсан, заримыг нь зүгээр даавуугаар ороогоод огт одоо авс центр хэрэглээгүй болсон байсан гэдгийг нь бол тогтоогдсон. За тэгээд Ирландийн засгийн газрын төлөөлөгчид энэхүү аимшигтай үйл явдлыг гүн гүнзгий одоо доголдолтой системийн илэрхийлэл гэж бол тодорхойлсон. За тухайн үед буюу одоо 1920-с 1960 оны хооронд хүнтэй гэрлээгүй мөртлөө жирэмсэн болсон эмэгтэйчүүдийг Ирландийн нийгэм даяар асар их гутаанд оромжилдог байсан. Тэднийг бол нийтээрээ үзэн ядаж заримыг нь одоо хүчээр тэр нөгөө Bon Secours гэх байгууллага руу аваачиж хордог байсан юм байна. За тэгээд тэнд нь төрүүлсний дараа бол хүүхдүүдийг ихээсэн салгах, зарим нь одоо өвчтний улмаас нас барсан, за заримыг нь болохоор хууль бусаар өөр хүнд өвчлүүлдэг байсан.
За тухайн асрамжийн газрын үйл ажиллагааг сүм удирдах төрөөс бүр энэ байгууллагын санхүүждэг байснаас гадна бараг ямар ч хяналтгүйгээр үйл ажиллагаа нь явагддаг байсан юм байна. За энэ байгууллага бол 1961 онд хаагдаад 1971 онд бүрэн нураагдсан. За одоо бол Ирландын засгийн газраас гаргаж байгаа хариу үйлдэл нь юу байгаа вэ гэхээр их хүүхдийн асрамжийн газруудын талаарх шинжээчдийн комисс байгуулсан байгаа. За бас 2022 онд байгууллагын оршуулгын тухай хууль батлагдаад тэгээд малталт болон ДНХ шинжилгээг хуулиар зөвшөөрсөн байгаа юм байна. Түүнээс гадна бол Тухайн хотод гарсан энэ асуудлыг зохицуулах зорилготой тусгай алба хүртэл байгуулагдсан. За ингээд 2025 оны 6 сард 2 жилийн хугацаатай шүүх шинжилгээ болон цогцснуудыг гаргаж авах бэлтгэл ажлыг бол эхлүүлсэн байгаа. За тухайн ажлын хүрээнд бол нийт 2 жилийн хугацаанд болохоор газрын цэвэрлэгээ, за мөн археологийн баримтжуулалт, үлдэгдлийн шинжилгээ, ДНХ сорц боломжтой байх юм бол төрөл төрөстөөр нь таних болон тухайн амиа алдсан хүүхдүүдийг дахин оршуулах, за эсвэл гэр бүлд нь шилжүүлж өгөх төлөвлөгөө багтсан байгаа юм байна. За шүүх шинжилгээнийх нь үйл явцыг та бүхэнд бас товчхон дурдъя. Нийт бол 3 үе шаттай байна. За 1-р үе шат нь болохоор 25 оны 6 сард эхлээд газрыг нь битүүмжилж 2.4 метрийн өндөр хашаагаар хаагаад тэгээд 24 цагийн харуул хамгаалттай болгоцсон байгаа. За мөн археологийн болон бохирдлын судалгаа эхэлсэн байгаа. За энэ арга хэмжээнүүд нь бол тухайн газрын шүүх шинжилгээний бүрэн бүтэн байдлыг хангах, за мөн ажлыг хамгийн өндөр стандартаар гүйцэтгэх үндэс гэж үзэж байгаа. За 2-р үе шат нь болохоор 25 оны 7 сараас 2027 он хүртэл бохирын савны давхаргуудыг үе үеэр нь малтах. За дараа нь болохоор яс, шүд, мөгөөрс зэрэг үлдэгдлийг системтэйгээр гаргаж авах, за мөн ДНХ шинжилгээнд зориулж дээж хадгалах. Тэгээд хамаатан садныхын ДНХ байгаа тохиолдолд тэрийг нь тааруулах үйл ажиллагаа багтсан байгаа юм байна. За харин 3-р үе шат нь болохоор танигдсан цогцснуудыг төрөл төрөсөд нь буцаах, за танигдаагүй цогцснуудыг нь нэр төртөөгөөр хамтд нь оршуулах гэж албан ёсоор энэхүү үйл ажиллагааг бол төлөвлөгдсөн байгаа юм байна. За ингээд энэхүү үйл явдал жинхэнэ боддоор хэрэгжиж эхэлсэнд бол Catherine Corless энэ бол миний удаан хүлээсэн мөч, эдгээр хүүхдүүдэд нэр төр шударга ёс хэрэгтэй. Тэднийг бүгдийг гэр бүлийн хайр халамжаас салгаж зохих ёсоорч оршуулаагүй гэж ярьсан байсан. За Catherine Corless гэх эмэгтэй бол анх энэ талаар судалж эхлээд 2012 онд орон нутгийн сонинд, за 2013-аас 14 онуудад дахин дурдж судалгаа нийлсэн боловч хүмүүс тухайн үед бол Катриныг шоолж хит их донтсон, хий юм хардаг гэх мэт бараг бүгд өвөл тоомсорлсон байдалтай огт ерөөсө тоогоогүй. За гэхдээ тэглээгээд Катрин бол бууж өгөлгүй явсаар 2014 оны дунд үеэс эхлээд түүний судалгаа дэлхийн нийтийн анхаарлыг татаж эхэлсэн ба. За тэгээ ер нь бол хамгийн анх газрын зураг, за бас нүдээр харсан хүмүүсийн ярианаас үндэслээд тухайн хүүхдүүдийг газартайгаа холбогдсон хуучин бохирын савнд буюу нүхэнд булсан гэх таамаглал анх гарч исэн юм байна. За 2016 оны сүүл 2017 оны ихэр засгийн газрын тушаалаар хийсэн малталтаар бол 20 хуваагдсан хэсэг бүхий газар доорх өрөөнд хүний үлдэгдэл олдсон юм байна. Нас баралтын бүртгэлд бол амьсгалын замын хаалдвар, гидсний өрөвсөл, тураал, төрөлхийн гажиг, сүрье, улаан бурхан, хөхөөл ханиад, таталт гэсэн ийм өвчнүүдийг яагаад нас барсан гэсэн үзүүлэлтээр нь болохоор иймэрхүү зүйлийг тэмдэглэж бичсэн байсан. За 1940-од оны үед бол эндхийн хүүхдүүдийн нас баралт жилийн 25-аас 34% хүрч улсын дунджаас хамаагүй өндөр байсан байна. Та бүхэн энэ зууны бүхий л гоё тоглолтуудын тасалбарыг Toki application дээрээс худалдаж авах боломжтой байгаа. Гадаадын болон дотоодын маш олон уран бүтээлчдийн тоглолтууд бол харагдчихсан. Та олон тоглолтыг илүү хэмнэлттэй үзмээр байгаа бол Toki application-ы тасалбар үйлчилгээнээс тоглолт event гэсэн хэсгийг нь сонгоод тэгээд тасалбараа аваад 10% cashbackтай байгаа. Найзуудаараа гэр бүлэрээ гээд бүүнүүрээ авбал илүү их cashback цуглуулах болохоор өөрийн үзхийг хүссэн уран бүтээлчийнхээ тоглолтын тасалбарыг зөвхөн Toki-гоос худалдаж аваарай. За ингэж хэдүүлээ хэрэг рүүгээ буцаад оръё. 1922-оос 1998 оны хооронд асрамжийн газарт бол нийт 18 их 9000 орчим хүүхэд нас барсан байдаг. За ийм шившигтэй хүний санаанд багтахааргүй түүх ерөнхийдөө бол Ирландын нийгэмд гүн цочрол авчирсан гэж үздэг. Засгийн газрын зүгээс бол зөө бусаар амиа алдсан их хүүхдүүдээс уучлал гуйх, за нөхөн олгор олгох, за мөн цаашлаад хууль эрх зүйн шинжилэл хүртэл хийх хэмжээний өргөн сэдв яригдах нь бол аргагүй байх. За Ирландын засгийн газар өөрсдөө
өөртөө энэ сүм гэсэн нэрийн доор нүгэл үлдчихсэн Ирландын түүхэнд хараар бичигдэж үлдэх муухай түүхийг бий болгосон байгууллагатайгаа маш том хэмжээний хариуцлага тооцох байх гэсэн хүлээлттэй байгаа юм байна. За яг тухайн Малталд хийж байгаа байршил нь болохоор орон сууцны хорооллуудын дунд байрладаг. За тэгээд урьдчилсан ажил нь бол аль хэдийнэ эхлээд яг үндсэн Малталт нь болохоор 7 сарын 14-нд буюу одоогоос 2-7 хоногийн дараа албан ёсоор эхлэх юм байна. За түүнээс гадна бол яг тухайн газар нь анхандаа болохоор ажилчдын асрамжийн байр байж агаад 1845 онд эхэлсэн их үлсгэлэнгийн үеэр амиа алдсан хүмүүсийг ч гэсэн энэ газар доор оршуулсан байх магадaltaй болохоор Малталтын ажил хүндрэлтэй байж магадгүй гэж бол үзэж байгаа юм байна. За тусгай хэсгийн ахлагч Daniel McSweeney RTE радиод өгсөн яриандаа болохоор за энэ бол маш нарийн төвхтэй ажил. Учир нь энэ газар бол маш том. Цогцнууд нь бага насны хүүхдүүдийнх амьд үлдгэсэд болон төрөл түргэсэд нь ойрын 7 хоногудад үйл явцтай танилцах боломжтой болно гэж ярьсан байсан. За ер нь бол энэ газрыг ингээд бусад олон нийтэд хаалттай байхаар үйл ажиллагааг зохион байгуулж байгаа юм билээ. За түүнээс гадна 2017 онд тухайн үеийн ерөнхий сайд байсан Enda Kenny гэх хүн бол Туам хотыг аимшигын өрөө гэж парламент дээр бол хэлж исэн юм байна. За тэр бол хэлэхдээ ямар ч гэлэнмаа бидний гэрт хүчээр нэвтэрч хүүхдүүдийг манд булааж аваагүй харин бид тэднийг өөрсдөө өгсөн. Гэлэнмаа нарын сайн халамж гэж өөрсдийгөө хуурч тэднийг өгсөн. Гадуур халтаас аварна гэж бодоод ёс суртахуунтай харагдах гэсэн өвчтөө юм шиг хандлагаасаа болж хүүхдүүдийг тэдэнд өгсөн гэж бол хэлсэн байсан. Яг л 25-аас 61 оны үеийн хүмүүсийн байгаа байдлыг бол тэр чигт нь ойлгомжтой тайлбарлаж хэлсэн тийм үг байсан. За Туамын асрамжийн газрыг удирдахжсэн. За одоо амьд байгаа Bon Secours-ийн гэлэнмаа нар бол албан ёсоор уучлал гуйж тэнд амьдарч ирсэн эмэгтэйчүүд хүүхдүүдийн нэр төрийг хамгаалж чадаагүй гэдгээ өөрсдөө бол хүлээн зөвшөөрсөн. За Bon Secours-ийн асрамжийн газар нь бол гэрлээгүй жирэмсэн эмэгтэйчүүдийг нууцаар төрүүлэхийн тулд хүчээр авчруулад дараа нь болохоор цалингүй ажил хийлгэж хүүхдүүд нь өвчнөөр үлсгэлэнгөөр за бас үл хайхарснаас болж нас бардаг байсан. Тоон үзүүлэлтээс нь харахад бол 1922-оос 1998 оны хооронд 80 мянга гаруй хүнтэй гэрлээгүй жирэмсэн болсон эмэгтэйчүүдийг лам нарын удирддаг их хүүхдийн асрамжийн газруудад хүчээр хорьсон гэгддэг. За олон тооны хүүхдүүдийг бол Ирланд болон бусад гадны улсууд руу өрчлүүлээд гарал үүслийнхэн талаар мэдэх ямар ч аргагүй болгосон байдаг. За зарим хүүхдүүдийг нь болохоор 6 настайгаас нь эхэлж хүчээр хөдөлмөр эрхлүүлж хөдөө аж ахуйн ажил руу явуулаад тэгээд хайр халамж гэх зүйл огт байхгүй орчинд амьдруулдаг байсан. За хохирогчдоос амьд үлдсэн зарим нэг нь бол өөрсдийн туулсан хүчирхийлэл, доромжллын тухай ил тод нээлттэй ярьж за энэ нь болохоор Ирландын 20 дугаар зууны түүхэнд их гэрлээгүй мөртлөө жирэмсэлсэн эмэгтэйчүүдэд ямар хувь тавилан оногдчихсэн гэдгийг тод харуулсан жишээ болсон байгаа. За энэ байдлаараа Туам хот гэлтгүй Ирланд улсын нэр бол дэлхийд дахинаа маш муухайгаар сөхөгдөж хамгийн цочирдмоор шившигтэй дуйлаануудын нэг болж түүхэнд бичигдэж үлдэж байгаа гэдгийг онцлох бол хэрэгтэй байх. За ер нь бол ямар ч улсын шашин, сүм дугнууд хуулиндаа бараг захирагддаггүй. Хүний итгэл үнэмшилтээр суурилсан болохоор маас олон нийтийг хамарч тэр хэрээрээ ингээд тархийг нь яаж угаах эрх мэдэл нь өөрсдөд нь бол байдаг болохоор төрийн томоохон байгууллагууд ингээд өөрсдөө ч гэсэн яаж чаддаггүй. За Туамын энэ аимшигтай жишээнээс харахад бол уг нь бол ингээд хүүхдүүдийн амьд явах эрхийг нь маш ноцтойгоор зөрчөөд олон зуун яриаг тоолгүй аалсан энэ асрамжийн газар хуулиараа бол бараг ингээд хүн амны хэдэн зуун тохиолдлын гэмт хэрэгт буруутгагдах ёстой байтал ариун сүм гэсэн сайхан нэрээр халахалж хинч тэдэнд хариуцлага тооцох эрхгүй, хинч тэднийг барих, байцаах, буруутгах, шийтгэх ёсгүй юм шиг маш олон жил ийм байдалтай явсан нь бол харагдаж байна. За тэдний шашны үзлэр бол ингээд гэрлээгүй бэжэж жирэмсэн болох нь нүгэл. За нүглийг чинь гисгээхийн тулд сүмдээ авчирч хүүхдийг төрүүлсний дараа хүчээр салгах гэсэн тийм нэг үзэл бараг бүх иргэдэд нь нэвт шингэсэн байсан гэж бол санагцсан. За 2017 онд ерөнхий сайд байсан Enda гэж хүний ярьсан яриа тухайн үеийн нөхцөл байдлыг бол маш оновчтой зөв тайлбарлсан гэж бол санагцсан. За ингээд ийм нэг гаднаа гяланцаг дотроо паланцаг гэдэг шиг алтан оройтой тансаг хээ угаалттай ариун цагаан сүмийн үйл ажиллагаа яг үнэндээ ингээд цаана ямар байсныг маш тод дэлгэж харуулж чадсан аимшигтай түүх байна. За Catherine Coles The Irish Times-д өгсөн ярилцлагада ажил албан ёсоор эхлэхийг хараад сэтгэл минь тайвширч байна. Одоо л бүх зүйл
надад бодит юм шиг санагдаж эхэлж байна. Энэ бүхнийг нийтээрээ ухаарахад нэлээд хугацаа орлоо. Амиа алдсан гимзэмгүй хүүхдүүдийг нэр төртөө дахин оршуулахар боллоо гэж ярьсан байсан. За түүнээс гадна бол Туамын Herald сонины эрхлэгч Siobhan Holliman хэлэхдээ анхандаа бүгд л Катрины олж илрүүлсэн зүйлийг эсэргүүцэжсэн. Яагаад гэхээр өөрсдийг нь огт хамаагүй хэрэгт буруутгах байгаа юм шиг мэдрэмж төрж исэн. Харин хідэн хүүхэд нас барсан, хідэн хүний үлдэгдэл тэнд байгаа гэдгийг ойлгосныхоо дараа энэ бол зүгээр тоолгүй орхиод өнгөрч болох асуудал биш гэдгийг хүлээн зөвшөөрч эхэлсэн. Энэ бол Туам хотын түүхийн нэг хэсэг. Түүхийг бид үл тоож болохгүй гэж ярьсан байсан. За ингээд ийм ерөнхий гол мэдээллүүд бол надад олцсон. Та бүхэнд ойлгомжтой санагдсан гэдэгт бол итгэлтэй байна. Ерөөсөө байнга л одоо дурддагдаж яригдчихийдэг энэ нэг шашны асуудал энэ удаад бас л одоо томоор хүндэглэн. Хүний итгэл үнэмшил, шашин шүтлэхийг бол хин ч ингээд те шүүгээд, гоочлоод буруу шах ирэх байхгүй. Гэхдээ шашны үзлээс болж хүн алах гэдэг бол яавч ингээд эрүүс сарвал ухаан бодолтой хүний үйлдэл бол биш. Шашинд нь ингээд гэрлээгүй жирэмсэн эмэгтэйчүүдийг хүчээр авчираад хүүхдийг нь салгаж авах нь зөв зүйл гэж заадаг гэхээр яг одоо ямар ийм одоо гаж систем, ямар одоо ийм гажуудсан зан үйл шиг юм гэхээрээ салгачаад тэгээ дараа нь ингээд өрчлүүлээд ч юм уу өвдгөөр нэмжлэхгүй орхиод тэгснэ тэрийг ингээд ямар ч ёс зүйгүй одоо бүүнд нь газар булаад орхицсан байдаг. За ер нь бол ингээд католик сүмийн оршуулгын зан үйл, за бусад ингээд ямар ч одоо шашны оршуулгын ёс заншил гэдэг маш тийм дэг журамтай, одоо ёс горимтой тэрийг нь итгэгч хүн болгоно нь дагаж мөрддөг бараг бүгд тэгэх ёстой буруу хийж болохгүй хориотой ухааны одоо тиймэрхүү төрлийн төсөөлөлтэй бодолтой байдаг. Тэгээд үнэхээр ингээд сүмийн дэрэгдэх гэлэман нарын удирддаг их хүүхдийн асрамжийн газар юм бол яагаад тэгэж олон хүүхдийг тоолгүй орхиод тэгээд тэр нь болохоор ингээд сүултээ нас бараад ер нь бол шууд утгаараа ингээд хүүхдийг алж яах гэсэн үг шүү дээ. Тэгээд ямар ч ингээд хүндэтгэлгүйгээр газар болж тэрийгэ бараг нүглийг арилгалаа гэж бодсон юм уу лавл ингээд эрүүл ухаантай хүнээс бол ийм үйлдэл гарахгүй. За үйлдэл гарах нь байтугай ер нь бол ийм зүйлийг бодохчгүй. За хит их ингээд шүтлэг, хит их итгэснээсээ болоод хүний ёсонд юу зөв үү, юу буруу юу гэдгийг эрүүл ухаанаар бодож чадхаа бараг одоо бэлтэн юм шиг байна. Ингээд одоо хөөрхий хайран нялх нарай хүүхдүүд ийм нэг гаж байгуулахын хохирогч болсон 796 хүүхдийн цогцос гэсэн гарчигтай сэтгэл сэртгийлгсэн хэргийн одоо эргэн тойрон дох мэдээлэл замун энэ хэргийн талаарх ойлголтыг та бүхэнд ямартаач хүргэлээ. Ингээд хэдүүлээ хагасаа өдөр 117 дахь подкастаар эргээд уулзъя. Түр баярлалаа.